1 цагийн хичээлээ дууссан. Одоо 2 дахь хичээл рүү явах гэж байна. Гадаа айгүй бороотой байна. Миний дараагийн хичээл болохоор Кююкон дотор болохоор ингээд согооныхаа энэ хажуу талынхын хаалгаар гараад ирэнгүүт хойдлороо явчих болдог. Өксөж уруудаад байхгүй. Өнөөдөр өглөө гэрт нөгөө нэг хүргэлтээр манай гэрийн идэж уух юм ирсэнсэн. Тэгээд тэр мөрийгээ янзлаад тэгээд гарах гэсээр агаад хоцорч гоод хичээлээсээ. Тэгээд яарад амар хамаг юм авчлаа тэгэл. Тэгээд гисэн чинь хамгийн гол юм болох нүдний шил ярихад ирсэн байна. Багшим заагаал юм билгүй. Нэж яхад нөгөө нэг юутай дижитал гэдэг хичээл ахгүй. Тэгээ ингээд тэр хичээл дээр болохоор ингээд амар юу ягаал. Багш ингээл за одоо Excel дээр энийг ингээд дагаад хийгээрэй гэл. Тэгэл нөгөө юм харахгүй. Тэгэл ингээл багш амар гайхсан. Уучлаарай багш. Хоцорч гоо тэгээд хичээллээ. Сая хоцорч байгаа гэж бодвол нүдний шилээ орхиод ирчлээ гэх. Нүдний шилээ би болно орхиод гараад ирснээр гэрээсээ бүр амар холдог байхтаа мэдсэн л дээ. Тэгтэл тэгээд орхичихлаа. Энийг харж гин үү? Энэ би та нар сая нөгөө хэрэм харуулхаа мартчих. Энэ бол ингээд хэрэмний зам. Яг энэ арын энэ замаар ингээд явхаар нэг юм хэрэм байдаг хөө. Амар алтартай. Од. Энэ болохоор манай нөгөө нэг олон улсын оюутнуудад зориулсан одоо нөгөө нэг юу гэмдэ. Олон улсын оюутнуудын ингээд мэдээлэл зэтэл асуухтаа ирж асууж болдог тийм газар ахгүй юу? За тэнгуүдээ энэ байрлал болонгот хуулийн их сургуулийн номын сан. Тэгээд тэр цаашаа нагаа болонгот тэр завсраар нь харагдаж байгаа нь болонгот сургууль нь. Тэгээ одоо энэ нэг харагдаад байгаа цагаан барилгаагаас энэ цагаан барилга болохоор хуулийн их сургуулийн хуучин барилга. Одоо энэ болохоор манай сургуулийн нэг сэтгэл зүйн сургуулийнхан сэтгэл судлалын оюутнууд энэ барилга дотор хичээлээдэг. Болонд гарч иж байгаа нь болохоор манай сургуулийн номын сан байна. Төв номын сан. Энэ улаан мод бол үнэхээр хөөрх. Би болохоор яг энэ барилга дээр хичээлтэй. Ингээд дотор нь ороод ирсэн юм байна. Сургуулийнхаа шатаар нь доош буугаад тэгээд орж ирж хичээлдээ суудаг. Сая хичээлээ дууссан. Гараад явж байна. Одоо нөгөө нэг ганцаараа хичээлээ сууж хийдэг өрөө захиалсан байсан. Тэгээд тэрнлүүгээ явчих. Ганцаараа суудаг өрөөнд орох гээд явж гин гэдэг тавьсан шүү дээ. Тэгээд тэр өрөөнд ороод ирсэн. Тэгээд одоо хичээлээ хийх юм. Ганцаараа суугаад хичээлээ хөрөх болохоор хамгийн дэглэлтэй 3 цаг авч болдог. Тэгээд яг энэ өрөө бол өдөрт ганц удаа ингээд яг игээ сууж болдог болохоор ингээд энэ цон хаг болон гэдэг хичээлээ шалгалтанд бэлтээ юмн дээр юм ингээд өөрөө шууд яриад явчихдаг болохоор ингээд voice record хийснийг ингээд уншаад гэрт юмнуудыг бичиж аваад тэгээд яг энэ тэнжон хаг рууны багш ингээд асуулт байгаа хүүхдүүд байвал ингээд 6 цаг 10-аас ингээд чонгион дээр ирээд асуултууд асуугаарай гэдгсэн. Яг бүхэн хичээл гэдэг нэртэй оруулж явж байгаа. Очоод шалгалтынхаа тухай юу асууж гэж бодож байна. Анх удаа ингээд тэнжон хагаар сурч үзэж болохоор би яг шалгалтнаа яаж бэлтгэх сайн мэдгүй байгаа. Шалгалт нь яаж авагдгийг бас сайн мэдгүй байгаа. Тэгэхээр тэднийхэн тухай асуугаад тэгээд дундын шалгалтынхаа оронд ингээд фокусоо бичээрэй гэдгсэн байхгүй юу. Тэгээд тэрнийхээ тухай асууна. За тэгээд үргэлжлүүлээд хичээл хийцгээе. За миний карьер руу явах цаад босчлаа. Тэгээд одоо би 6:10 болтол надаа нэг 40 минут байна. Тэгэхээр явж хоолъё. За ингээд хогоо цэвэрлээд гэрлийн унтраагаад гарыг таа. Йоо энэ ямар гоё юмхтэй бэ? Хөөх, стök хөр гарч. Тэр чихтэй хөр гарч. За байна шүү дээ. Гадаа бас хөрхөн хүүтэн байна. Одоо замаараа хамт хичээлээ сонсдог охинтойгоо уулзаад тэгээд бид хоёр хичээлдээ сууна. Бид нэр ингээд дизайн сценарио гэдэг ийм дундын репорт байсан. Тэгээд тэрийг ингээд манай багш ингээд аль 11 сард авчаад тэгээд ингээд шалгасаар агаад
өнгөрсөн 2-7 хоногийн өмнө ингээд фидбэкүүд өгөөд тэгээд бид нар одоо болохоор бэкийн дагуу одоо яг засварлаад бичээд явуулах хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн асуулт хариултын цаг байсан. Наа ингээд ангиасны бүгд ингээд шалгалтын тухай гэсэн чинь багш ингээд бид нэр ингээд дараагийн нэгт өдөр ингээд номоо ингээд усаж байгаа. Энэс хойш нэг 2 байна уу 3 хичээл оруулж байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд шалгалтаа ер нь ямар гоё вэ? За ингээд гэсэн. Гэрийн даалгаврын тий одоо тэр дундын шалгалтын хооронд гэсэн ингээд спортын тухай асуух юм байна уу гэдгээр ингээд би өөрхөн спортоос ингээд юм асуугаад тэгээд тэрний хариултыг авсан. Яа тийм тэрний хариултыг авах гэж бүр амар юм болсон. Багш ингээд надаас яагаад юм вэ гэх юм гээд байсан хаан яа ингэж яах вэ? Дэлгэнүүд минь хайж яах вэ? Яг гэр ингээд тий хитрхийн ингээд хадаж жишээ нь санаа таньж байгаа ингээд тий компаниуд байгууллагууд ингээд тухайн ингээд цаалах газар нэг ингээд очиж гин. Тэгтээ тэр нь ингээд амжилт авахгүй байх шалтгаан ерөөсөө ингээд настай хүмүүс байна, залуу хүмүүс алга байна. Тэгээд мэдээ залуу хүмүүс байхгүй байгаад ирэнгүүт настай хүмүүс хийж байгаа юм болохоор яг ингээд нунжин буюу ингээд газар тариалан яаж ил байна. Тэгээд тийм хүмүүс ингээд шинээр ингээд ямар нэгэн том байгууллага тий ингээд төлөөр болъё гэдэг ингээд очих юм бол юм хэрэглэж байхгүй байх нь ингээд том асуудал. Энэ болж байна гэсэн чинь надад яагаад тэр том асуудал? Яагаад тэр нь харин ингээд тэр нь болохоор ингээд одоо ингээд зэргийн хамгаалалттай бүс буюу ингээд хилийн хамгаалаа ингээд бүс нутаг болохоор ингээд айгүй ингээд цаашдаа тэгээд дээрээс надад ингээд хитэн интра буюу одоо нэг замын одоо ингээд орж гарах юм зам мам ингээд айгүй муу тэгээд дахиад ингээд өөр ингээд талаас ингээд шахах гэсэн яагаад тэр ингээд яагаад тэр ингээд санаа таньжийн тухай ингээд надад ингээд ямар нэгэн одоо арга ингээд авсан юм уу ямар арга ингээд аваагүй юм гэдэг нь асан л аа гэсэн чинь тэгээ яагаад болоогүй тэр нь ингээд харин ингээд үүслэх хэрэглэх байхгүй тэгээд ингээд гэсэн чинь харин яагаад яг ингээд чи ингээд хэлээ л тэгээд одоо ингээд одоо энэ настай хүн байна тий ингээд юм орж гарах зорчих тийм юм байхгүй байна гэдэг чинь яагаад тийм байх вэ яагаад юм байгуулаад юмгүй тэгээд тэгэхээр би бүлэрийн сайн мэдгүй ингээд бүлэр хараа тэгээд гэсэн чинь багш за ерөнхийдөө бол энийг бол чи ингээд тэгэхээр яг одоо миний яриад байгаа юм яг энэ чиний ингээд бичсэн байгаа юм шиг болохоор ингээд бүх талын асуудлыг ингээд жижиг ингээд цуглаад ярьсан байна тэгэхээр чи одоо ядаж яг миний ярьж байгаа шиг тий ингээд санаа таньж гэдэг ингээд ганц асуудлыг ингээд аваад тэнгууд яг чинь ингээд яагаад гэж асуугаад тэгээд ингээд тэрнээ буцаад хариулаад тийм бол ингээд надад асуудлыг чинь ингээд шийдвэрлэх нэг гарсан гаж ингээд тэгээд юу нэрхсэн уу яхсан гэдэг юм за гэдгсэн чинь тэгээд дараагийн өөр хүүхдийг ингээд ярьжсэн бид нар ингээд гэсэн нэг дайггүй санаа ингээд энэ асуудлыг яг иймэрхүү адилхан тэгтээ өөр газар болж жагаад тэгээд тэр газар нь ингээд энэ асуудлаа шийдсэн байх юм бол тэр газар нь яаж шийдсэн те тэрийг ингээд судлаад үзэх юм бол бас ингээд нэг бодлын те тэр арга ингээд яг юун дээрээс болоод ямар асуудлаас болоод шийдвэрлэж чадахгүй байсан бэ гэдгийг нь та хэд ингээд олж мэдэх боломжтой. Энэ тэгээд өнөөдөр хичээлээс нэг 7:40 гээд би гарч ирээд тавтаа гэж ярьчих. За нэг би бол ингээд яг хичээл дээр юусаа яриаггүй та хэдэд ингээд ярьчих. Тэгээд ийм нэг арга байна шүү гэж хэлсэн. Тэгээд би заал. Тэгээд би чинь гадаад авдаг маш тий. Тэгээд ингээд өнөөдөр ирсэн байгаа хүмүүс надад солонгос тэгээд гисэн чинь ингээд солонгос хүмүүс ингээд багш надаас яагаад гэдэг ярьсан чинь ингээд надад амар ингээд ард ингээд инээж минь ингээд ингээд сонсогдоод яг нэг орлуулсан инээж минь гэвэл тий. Гэтэ ингээд тэгээд сонсогдоод тэгээд гисэн чинь дараагаар нөгөө нэг солонгос хүүхдээр тэнгууд нь би одоо айгу муухай жоохон тавьширсан гэх юм уу. Би ганцаараа биш юм байна. Та гэж ерөнхийдөө жоохон ингээд тавьширсан. Тэгээд одоо гэртээ хайж амрыг да. Өнөөдөр нэг иймэрхүү байлаа. Бай бай. 춤추는 감각 모두 함께 빠져드는 그 순간